Сайн байцгаана уу? За цагаан гаавал маш өрөвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй өрөвсөл маш сайн бууруулж өгдөг, за өвдөл багасгадаг ийм маш гайхамшигтай антиоксидант ийм байгалийн гаралтай юм юу байж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн байж байгаа. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ за өвдгөн дээр хэрхэн яаж ингэж цагаан гаагаар бэлдээд за тэгээд өвдөлтийг нь бууруулах, өрөвслийг нь бууруулах, тэр жин тавих вэ гэдэг тэр юу аргыг бас хуваалцъя. За эхлээд нэгдүгээр ийм 100 г халуун ус ингээ бэлдэх хэрэгтэй. За би 100 г халуун ус гэсэн болохоор энэ ерөнхийдөө 250 г байдаг. За энэний арай нэг дундаас нь арай жоохон доогуурхан хийсэн байгаа усаа. За халуун ус хийчих. За ингээд энэндээ энэ цагаангаа ерөнхийдөө уг нь бол нунтгийг бичлэгэн дээр бол цагаангааг нунтгийг хийжээ. Тэгээд нунтаг ерөнхийдөө олдохгүй байх. Хэрвээ олдохгүй бол ийм бас юм модлогоор нь энээс нь хийж болно гэж хэлжээ. За тэгэхээр энээс нь хийхдээ бол 1 см юм уу 2 см-ийг л хийж болно. Үрээд хийнэ гэсэн үг. Нэгсэндээ нэгээс 2 3 үрж хийнэ гэсэн үг. За би бол ингээ 2 3 за ийм үргэж байдаг шүү дээ тий. За ийм үргэгчний хамгийн нарийн ерөнхийдөө нарийн биш дунтлах дээр нь ингээ үрээд за тэгээд ингээ хийсэн байгаа. Нэгсэндээ 2 3 юг ийм цагаан гаг бүрж энэ ус руугаа хийсэн. За ингээ халуун усандаа за энэ хөвөн юм уу эсвэл ийм маарл ч юм уу ийм ингээ ингээ хийгээд за ингээ сайхан хийж байгаа. За ингээ сайхан жоохон усын балзаад за өвдгөн дээрээ тэгээ тавина. Сайхан халуун тавих хэрэгтэй шүү. Та нар маань хөргөж болохгүй. Ингээ сайхан халуун. За ингэж тавиад за тэгээ сайхан боочхон. За хамгийн гол нь ингээ боогод 15-аас 20 минут болгох хэрэгтэй. Удааж болохгүй. Яагаад гэвэл цагаангаа бас зарим хүмүүс эмзэг хит эмзэг тийм аристай хүмүүсийн хувьд бол улаах ч юм уу, захтнах ч юм уу эсвэл ерөнхийдөө нэг жоохон халууд өгсөн тийм мэдрэмж төрдөг. Тийм болохоор тийм удаан байлгаж түлэх гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг. Тийм болохоор удаан байлгаж 15-аас 20 минут байлгах хэрэгтэй. За эмзэг бүр тийм эмзэг хит мэдрэмтгий аристай хүмүүс авах юм бол шууд ингэж арьсан дээрээ тавьж боолгүйгээр энэнийхээ арьсан дээрээ нэмгэн маарл ихэлж тавьчихж байгаа. За тэгээд дараа нь энийхээ ингэж тавих юм. Их хэмжлэнгээр ингэж тавих хэрэгтэй. За тэгээд эмзэг арьстай хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө бас нэг 5-аас 10 минут ч юм уу тий удаан байлгаж болохгүй бас тэгээд тийм цөөхөн минутаар ингэж тавиад явах хэрэгтэй. За ингэж тавиад боосныхоо дараа 15-аас 20 минут болгоод энийгээ буцаагаад аваад сайхан угаа цэвэрлээд ингэж сайхан ачаад ингэж өвдгөө сайхан цэвэрлээд явах хэрэгтэй. Ингээд угаахгүйгээр үлдээчих юм бол нөгөө цагаан гар маань бас зарим нь ингээд арьсан дээр чинь наадаад бас янз янзын ашиг юм хүмүүс өвдөж магадгүй. Тийм учраас сайхан угаагаад цэвэрлэх гэсэн. Ингээ өдрийн цагаар сайхан ингээ хөлөө ингээ боочхон. Да ялангуяа энэ бол нөгөө цусны эргэлтийг маш сайн сайжруулдаг гэж хэлж байгаа цагаангаа өрөвслийн эсрэгээс гадна бас антиоксидант юутай байдаг. Тэгэхээр нөгөө өвдгөн сийгээд байна, өвдгөн дараад байна гэж хэлээд идэх хүмүүс байдаг шүү дээ. За тийм хүмүүс бол маш үр дүнтэй тэр өвдгөний юуг маш сайхан халууд өгүүлээд ингээ сайхан мэдрэмж төрөөд идэг. За хамгийн гол нь та нар манд удаан байлгаж ерөөсөө бас болохгүй шүү. За хөлн нөгөө хавантай хүмүүс байдаг тийм маш их хавдчихсан юм өвдгөн хавдартай хүмүүс айхан бол бас болохгүй. Яагаад гэх юм бол хавдартай хүмүүс халуун жин бол 20 байдаг шүү. Эсрэгээрээ гүйтэн жин тавих хэрэгтэй. Тэгэхээр тийм хавдар ихтэй байх юм бол бас тавьж болохгүй гэсэн үг шүү. Тэр ерөнхийдөө хавдар багтай за тэгээ тийм хөлн сийгдэг даардаг тийм хүмүүс бол их тохиромжтой. За ингээд хөлн дээр өдөрт ингэж энийг цагаан гатаа ийм сайхан жин тавиад за орой унтахтаа нөгөө юугаараа байцааны навчаар ингэж боогод хонуулах юм бол өвдөгний тэр өрөвсөл өвдөлт бол маш сайн багаснаа. Тэгээ байцаагаа бас нөгөө халаахтаа миний хувьд бол нөгөө хайруулын тавган дээр халаадаа гэж хэлж ийсэн. За тэрнээс гадна зүгээр сайхан халуун эндүүгээр шууд эндүүдээ тавьчих бас болно. Нөгөө хатуунуудыг нь аваад тайсныхаа тий байцааныхаа навчны хатуунуудыг аваад сайхан тэр зөөлөнгийн шууд халуун эндүүгээр ягаал эндүүдээ л халуунаар ингээд сайхан өвдгөн дээрээ тавиад шүн боогоо хончих хэрэгтэй. За ингээд энэ хоёрын өдөрт ингээ хийгээ явах юм бол өдөрний чинь тэр өрөвсөл өвдөлт бол маш сайн буурнаа. Тэгээ заавал тэр өвдөлтийн эсрэг ийм уугаа тий өрөвслийн эсрэг тэр ийм уугаад ах шаардлагагүйгээр ингээд хангалттай өөрийнхөө бас эрүүлэр тэгээд ингээд сайхан бас юу явах боломжтой. Энэ гэдэг бол ерөнхийдөө бас л дандаа нөгөө нэг юуны
химийн аргаар яасан учраас таны гэдэс ходоод нь ерөнхийдөө л удаан хугацаагаар бид нар үе мөчний асуудалтай хүмүүс бол удаанаар уудаг тэгэхээр нөгөө л ходоод гэдгийг чинь гинтээдэг. Тийм учраас ерөнхийдөө аль болох өмнөөс татгалзах хэрэгтэй. Харин эсрэгээрээ нөгөө турмерикээ дотроос уугаад за цагаан гаага бас цагаан гаа зарим хүмүүс харшил өгдөггүй болно. Миний хувьд харшил өгдөг учраас би цагаан гааг ууж чаддаггүй. Тэгвчээр турмерикээ уудаг. Харшил өгдөггүй цагаан гаага дотроосоо уугаад ингээ гаднаасаа боогоод ингээ явах юм бол хангалттай өрөвслийн эсрэг одоо юм уухгүй. Ерөнхийдөө турмерик бол өрөвслийн эсрэг энэ болох тэр одоо турмерик юу байж байгаа шүү дээ. Ибрпрофен өвдөлт мандаа. Тэрнтэй яг баг дүүцхэж илүү одоо баг тэрнээс илүү үр дүн үзүүлээд байна гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор заавал өвчин намдаа тийм юм уухгүйгээр ингээд бас өөрийгөө ингээд идэх боломжтой. Дээрээс нь энэ байгалийн гаралтай энэ турмерикийн цагаан гайдар маань өөрсдөө антиоксидант маш өндөртэй учраас нөгөө гинтэж бэрцэн эсүүдийг чинь харин эсрэгээрээ сэргээд засварлаж ингэж өөрийн чинь биеийг харин улам сайжруулж өгдөг. Энээс илүүгээр тийм болохоор аль болох юм байгалийн аргуудыг хэрэглээ та нар маань ингээд бас өвдөлт юунасаа буулгахыг бодоорой. За тэгээд гүнждийн үр гэдэг шүү дээ тийм үү. Тэр гүнждийн үрийг бас дотроосоо сайхан уух хэрэгтэй. За энэ талаар би дараагийн бичлэгээр оруулнаа. Гүнждийн үр бас их сайн уух юм бол бас өрөвсөл сайн бууж байгаа. Гэх мэтлийн байгалийн гаралтай зүйлүүдийг уугаад өрөвслөө буулгуулад өвдөлтөө ундагаад за ингээд та нар маань яваарай.